За барилгын салбарт хөтөлбөрийн хувьд эрүүлхэн дэд хөтөлбөрийг бол барилга бот байгуулалтын сайдын 2018 оны 220 дугаар тушаалаар бид нэр боловсруулж батлуулсан гэж байна. За тус дэд хөтөлбөр нь бол 2018-аас 2021 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр. За мөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бас бид нэр 2019 оны 46 дугаар тушаалаар барилга бот байгуулалтын сайдын тушаалаар батлуулсан. За тэр тус дэд хөтөлбөр дээр бид нэр бол эрүүл мэндийн ажилтны эрүүл мэнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх тийм ээ олон улсын удирдлагын тогтолцоо, чанарын удирдлагын тогтолцоо, замнаар хөдөлмөрийн ял шанд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэмэд удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх, за аж ахуйн нэгж байгууллагуудаа мэргэжсэн хабын ажилтнуудыг сургагч багш нарыг бэлтгэх гэх мэтчлэн бол гол бодлогын хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдийг бас наривсан тусгаж өгсөн байж байгаа. Тэр дэд хөтөлбөрөө бол яг өнөөдрийн зөвлөгөөн дээр албан ёсоор дамжуулаад сурталчлах бас үйл ажиллагааг бас явуулж байна. За тус дэд хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө нь бол барилгын салбар төрөөс ойролцох бодлогын баримтчигт бас тусалсан байж байгаа. За мөн холбогдох зарим ажлууд улсын төсвөөс, за норм нормативын сангаас, за мөн улсын дээд тусламжаар, за мөн ямар нэгэн хөрөнгө шаардлагатай бас ажлуудыг бид нэлээд төлөвлөсөн төгсөн байж байгаа. Тэгэхээр бол яг ажилчдад, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид, за ажил олгогчид руу чиглэсэн нэлээд гол ажлуудыг төлөвлөж бас тусгаж өгсөн байгаа.